Medical media мэн үзүүлж байна. Бичлэг хэлэхээс өмнө лайк болон subscribe хатарх хавтгийг мартаарай. Бичлэгэндээ орцгоё. Анime нэглэхэд өгсөн хүмүүсийн аккаунтыг яадаг вэ гэх талаар ярьж өгөх ба. Энд харагдах залуу бол манай нэмэг олдвор бие хамгаалах урлагтаа нэлээд сайн бололтой. Цоцсон үнийхээ бичлэгийг хийгээ тэрийг бүр viral аваад олон хүмүүс үзэх тусам өөрт нь мөнгө орж иж байгаа. Тэрийг хараад энийг сууж байгаа тэр. Гэтэ тийм ч мөн биш ээ. Охин дүүтэй юм байл та охин дүү эмнэлэгт хүнд өвчин тусчихсан хэвтд юм байна. Энэ хоёр хоёулахнаа л амьдралдаг гэсэн үг. Түн ч гэсэн ахаага ганцаараа амьдарч байгааг мэдж болохоор хоншлоход аав маав хатаасан мэт гэл. Гэртээ ганцаараа амьдарч байхад нь жоохон санаа зовоол байгаа юм шиг үлэг. Тэгээд хан чамааг гадаад руу явуулж имчилүүлнэ гэл. Мөн гэдэрт санаа зовох хэрэггүй гэл. Өндөр цалинтай цагийн ажил болсон гэж бодлоо ярьдیں۔ Гэтэ тэр ажил нь хүн зөдөл бичлэг хийдэг ажил. Гар тулаандаа ч өөрөө ч гэсэн сайн. Би заавал имчилүүлнэ гэж хэлчихдээ. За тэгээд үнээс хойш 1 сар өнгөрчээ. Мань хүний ажиллаулаад ирсэн нөгөө нэг сувг байгаа штеп. 1 сарын өмнө тэр сувг нь хаагдсан гинэ. Тэгээ бичлэг оруулахаа болчихсон. Харин тэгээ явж хат нэг халахтай хүн алгацсан явж идэ. Харин мань хүн гэртээ ганцаар байна. Юм задалж идсэн шигээл. Тэсний дүүтэйгээ чатлал. Дүнж тэр хоолоо хийж идсэн үү мэдсэн үү гэж өөр зэрэг асуугаал. Тэснээ удахгүй тэгээд очино гэсэн баяртай мэдээг хүлээж авдаг. Тэгэл баярлал унтаад үйжсэн чинь гэрт нь өөрийг нь алах гээд нэг халахтай хүн гая гарч ирсэн цөхөөд идэ. Мань хүмүүр бултаал цутаагаал. Гэтэ өөрийг нь алах биш утсыг нэвдэх гэж за. Яг утсаа унгаагаал утас руу дайраад идэ. Тэгэл мань хүн утсаа аваад гараад гүйндээ. Гарснаа дүүдээ орон барины хулгайч манах руу орчлоо гэл. Тэгээд араас нь дахиад халахаар дайрах чагт нь хөлөөр хаагаал. Аргагүй л гар тулаандаа сайн л юм л д. Тэснэ би өөрийгөө л хамгаалж байгаа шүү гэж цөөж дайраал. Гэхдээ нөгөө хүн чинь заавал на утас чи ивдэх ёстой л гэвэгээд идэ. Мань хүн болохоор нөгөө зодсон хүний хамаатны багтаа гэж бодоод тэрийг зодсон дуучлаараа та хамаатны хүн өнөө гэж чинь утас руу л дайрааддаг. Наваа өшөг аваад хүснээр зөхөж болно. Гэхдээ миний утас нь битгий хүрээч гээл. Дүүтэйгээ чаталж байгаа гэхэд нөгөөдөг чинь дүүч 1 сарын өмнө өчөө үздэг гэж хэлдэг. Харин мань хүн болохоор зөрүүдлээ. Үгүй энэ яг одоо надтай чатлаад байж штэ гэл. Өндөө бол 1 сарын өмнө дүүн өчгсөн. Тэрийг л мань хүн өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа л тэр. Ийм гэж юу ийсэн энэ манад үхээгүй гэл. Үснийг хүлээн зөвшөөрөхгүй аккаунт руу баахан мессеж явуулаад хариулчихлаа гэл. Тэгсэн өдөр чатыг хараад хариу биш тийм ээ. Тэгэл тэр өдрөөс хойш чаталсан гэж байгаа. Ойр зүрх амиг ярилцаал. Тэгээд тайл утас руу гарсан чинь утсан сааралтаал. Харж ховор нь нөгөө халахтаа гарч чинь утсыг нунгаагаал цохоод хагаллаа гэтэл утсан зүгээр байждیں۔ Тэгсэн утаснаас нь дүүн гарч ирээд хаа баярлаа над ирэхчүүлээ харилсан гээл. Тэгснээ нүднээс нь цус гойжол. Яг өндөө л энэ дүүгийнхэн сүнс болохоор хамгийн их хэрэгэлдэж байсан зүйлдэ хорогддог. 0 тоглоомын талбай гээл анги тавхим гэх мэт. Харин орчин үед утсанд хорогдох нь илбэг болсон гэдэг. Утаснуудаа өгсөн хүний аккаунт. Ингэж хөөрж эхлэхээс өмнө нөгөөдөг чинь хагалчих байсан, эвдчих байсан гээл. Дижитал зэвсгээс гарч ирсэн сүнсэнд ямар ч загалмай, шашны эд зүйлс хэрэггүйгээл нэмэр болох нь дижитал зэвсгээд утас руугаа гараа хийснээ халах гаргаад ирдээ. Одоохондоо яг утаснаас гүйцэд гарч ирээгүй юм гээл. Гарч ирэх юм бол илүү хүчтэй болоод зутчих магадгүй гэж байгаа. Тэгэл нөгөө халахаараа нөгөөд чинь болгож тавьчих юм да. Ингэ зодуулж байхдаа ахаа над туслаач гэд нөгөө сүнс ч ойрлоо. Тэрийг сонсохгүй та манай хүн чинь битгийлтэй сүнсээс нь чамаагүй миний дүү гээл. Тэсний нөгөө том сүнстэй чинь ярих гээд манай хүн ойртод аргадах гээд идэх цаа. Аль хэдийнэ утаснаас нь бүрэн гараад ирчихсэн. Бүрэн хүчтэй болчихсон болохоор нөгөө залуу чинь нэг галагтаал унгачдаг нөгөөх нь босч ирч чадахгүй. Мань залуу болохоор дүүгээ өөрийнх нь яачгүй гэлж бодоод байгаа юм л та. Тэснэ хацаа 100-аад авчдیں۔ Дүүгийнх нь хүсэж исэн юм нь болохоор ахтайгаа цуг явах. Тийм болохоор ахыгаа халаад цуг байх гэдэг байгаа тэр. Харин нөгөө залуу ч юм болохоор өгснээ араас өгөхгүй юу гээл. Өссөн өсөөгөө цаашид амьдрна гэж хэлхийг санаад утаснаас өөрийнхөө ариун зэвсгийг гараад ирдیں۔ Цэнхэрдүүл сүнснийхэн чадвар сэргсэн гинэ. Нөгөө залууч нь болохоор гайхаа цэнхэрдүүл энэ чинь айгүй ховор юм шидэх гээ. Тэгэл дайраа зөксөн чинь дүүгийнхээ сүнсийг ингээд ариусгаж байгаа. Дүүнхтэй эцсийн удаа явахдаа ахаа гэж хэлж яваагаар арилан замхрана. Тэгэл уцаараа дуйлж байгаа тухаалтад унцдаг. Тэгэж ягт нь өөр хэдэн хүмүүс ирж байна. Бүгдээрээ бүлэг сүнсний чадвар ашиглаж чаддаг гэж хэлж болно. Тэгэд мань хүнийг сүнсний чадварын сэргсэн гэл. Ямар чадвараа гэвэл цэнхэрдүүл гарч исэн гэж хэлдэг. Нөгөө хэдэн ч тэр гайхаал. Тэгэд үүнийг сонсонгуудаа медиа академи руу дагуулж явъя гэдэг. 2 дугаар ангиманы эхлээд өмнө нь юу болсныг эргэн дурсаж санах ба энэ бүхэн зүгээр л зүүд гээл сэрэнгүүт нэрээ зүүдэж ашигүйтэй гэж идэг. Гэхдээ энэ бол зүүд биш гээл хажууд нөгөөдөг чинь зогсож идэв. Энэ байга газар нь дэм буудлаа гэсэн чинь нөгөөх нь дэм буудлах биш л гэж байна.
Мань хүн ч үнэндээ эвлэрээл. Нөгөө залуучин мань хүний утсыг цэнгэлж гисэн гэд өгдөг. Харин дүүгийнх нь хаяг устсан байдаг. Сүнсийн чөлөөлж гисэн болохоор устсан гэж байгаа. Мань залуу тэгэл 90 тонны ажиллагаал нэлийн үнэтэй дэм бодлоо хөшөвдөө гэл. Яг үндэ бол энэ дэм бодол биш. Медиа академи гээд сүнс зайлуулагчдын сургууль болж таарж байгаа. Мань хүн гайхаад ийм сургууль байд юм уу гээл. Чин буудал юм биш үү? Ямар атлах юм гэл. Харин мань хүнийг өчигдөрхөн сүнсний чадвар цэцэрэгсэн гэдгийг бусад хүмүүс ч гэсэн тарчсан байдаг. Тэгээ чадварын талаар мэдээлэл цацрагдсан. Зарим хүмүүс мань хүнийг ялзарсан цэнхэр айлан мэлэм гэл. Хүчинд нь итгэж өгөхгүй байхгүй юу? Бас зарим нь болохоор сенсац төхөйгч гэл. Өмнөх анги дээр нэг хүн зодоод бичлэг хийгээд тавьж исэн штеп. Тэрнээс л болсон гэсэн үг. Нөгөө сургууль гэдэг нь яг буудалтай адилхан байж дий. Мань хүн хэсэгэн дулаацаал дүүгээ бодож явах уйлгал. Тэгээд аршаан доороос нэг ламтан гараад ирдیں۔ Далайн лам гэж идэг. Багш нь гинэ. Байнгийн энийг айгүй хөөдрөх хүн байдаг. Нөгөө хар устай залууч нь болохоор сенсац тэгтэгчтэй юмараг үгүй юм гэл. Дээрээс нь цэгэрдүүлэх гээл. Харин нөгөө ламтан чинь мань хүнээс манай сургууль таалагдж гинүү гэл. Бэлгэлтэй цуг сүнс зайлуулагч болох уу гэж байгаа. Бүр дээр үеэ сүнс зайлуулагч гэдэг хүмүүс байсан. Тэр нь мэдээж утсан дотор биш өөр газруудад хорогдсон сүнс мэс гэж байдаг та. Тиймэрхүү. Харин орчин үед утсан дотроос гарч ирдэг болсон. Тэдрийг нүцгэн гараараа дийлэх бараг л боломжгүй. Тийм болохоор сүнсний чадварыг дижитал зэвсэг болгоод тэгж одоогийн академи нь үүсгэн гинэ. Мань хүн болохоор ихэнхдээ ерөөсөө тоодгүй тэр академийн. Мань залуу болохоор миний амьдралд ганцхан л зориг байсан. Тэр нь дүүгээл идгэх байсан. Харин одоо дүү минь байхгүй. Өдөртний амттай идэл унтаал тэгэл амьдрмаар байна гэж явж байгаа. Харин нөгөө ламцч нь явж чахт нь дүү чинь өвчнөр өхөөгүй халуулсан гэж ягаа. Мань хүн шууд уурлал хин биш шууд аландаа гэл. Бүх хүннүүдийн хэлэхгүйсэн болохоор нөгөө ламтан луу чинь дайрсан чинь нөгөө залуу нь гарч ирж хамгаалал. Тэгснээ нөгөө халахтаа залууч нь ялах юм бол хэлий гэдэг. Мань хүн надаар тоглоод байна уу гээл нөгөө ламтан руу чинь дайраад байгаа. Харин нөгөө халахтаа залууч нь халахаа гаргаж ирээл ардаас нь цохиж унагаагаал. Тэгэл нэгээс нэг үзэхэр болж байгаа юм да. Нөгөө зарим сурагчид болон багш нар дээрээс нь сургуулийн захирал нь хүртэл харж идэг. Халахтаа залууч нь болохоор энэ дундаа бол нэлийн хүчтэй орд юм лээ. Зарим нь болохоор нэгээс нэг үзээд бардаг хүн нэлийн ховор гэл. Харин нүдний шилтэй багш мань хүнийг яаж юм хөөх гээд идэг. Халахтаа нөхөрч нь болохоор өөрийнхөө халахынхаа чадварыг ашиглаад мань хүнийг балбчина. Сүүлдээ баахан халах гарангуудаа өөрлөн шидээл. Тэгэл мань хүн газар дээр унаад өгдөг. Мань хүн шудраг бус юм шүү гэтэл нөгөө ламч нь чадвараа чи ашиглаад үзэхгүй мүү гээл. Утсандаа хамаг юмаа төвлөрүүл гэсэн чинь өөдөөс нь цэхэрдүүл гарч идэг. Нөгөө хүмүүс чинь гайхаал. Хамгийн хайж сандарж байгаа нь нүдний шилтэй багш. Мань хүнийг юм өдөрч байна гэтэл ямар ч халуун биш байна гээл. Тийм ээ яг наадагч нь гэтэл мань хүн хөл рүүгээ нөгөө галаа шилжүүлээд аим хурдан довтлол очисон чинь хурдаа удирдах чадахгүй бүтрийг дунчдаг. Нөгөөмс чинь хүчээ хөл рүүгээ шилжүүлсэн үгээл. Гэхдээ шилжүүлсэн ч нэг бодлохоо нөгөөт нь айлдсан. Тэгэл мань хүн ойлгомжтой тавиа удирдах эхэлж байгаа. Тэгж байгаа таазан дээр гарч байгаад өөрөөдөөс нь дайртал хацар дээр нь жоохон шалблаад нөгөө ламч нь харах зүйлээ харсан болохоор одоо болготол муу замдан лам нь холвэ гэд жигнээс уурлаад дайралтаад идэг. Нөгөө халахтаа залууч нь хам хүчээг л гаргаж байгаа болтой. Халахаа амар том болгож байгаа цогтөл шал цөмлөө ичдээ. Мань хүн ч гэсэн өөрийгөө сул дорой гэд нөгөө халахтаа залууч нь дахиад дайрахтал нөгөө ламч нь ганцхан цохилтоор дайралтыг зогсоочдөг. Тэгэл нөгөө ламт чинь чамаг өдөө хатгаж уурлуулсан уучлаарай гэж хэлэхэд мань хүн л харин өөдөөс нь уучлаарай, намайг уучлаарай гэж хэлж байгаа. Би танаа ихтэйм дэлсэе гэл. Би танаад хэлсэж илүү хүчтэй болж дүүгэх өшөөг авна гэж байгаа. За энэ хөө медиа академид мань залуу хэлсэж байгаамаа. 3 дугаар анги маань хэлэхэд хэдэн бүлэг хүмүүс явж байна. Бүгдээрээ сүнс зайлуулагчид л бололтой. Харин хажууд нь нэг хүн хүчсэн байдаг. Өсөн үнэ уцнаас нь нэг сүнс гарч ирдэг. Тэр сүнс нь энгийн сүнс биш. Цэхэрдүүл ашиглаж чаддаг сүнс байдаг. Гэхдээ энэ үйл явдал нь өмнө олж исэн. Нөгөө ламтан чинь мань хүнд энэ танад үг алсан чөтгөр гэл. Мань хүн саний чадварыг яаж ашиглаж байгааг харангуйтаа ийм аюултай чадвар эсэмдгүүл яа над нөлөөлөхгүй аа гэж асуудаг. Хор тээж явдаг амтан өөрийнхөө хооронд нөлөөлдгүүтэй л адил гэж хариулж байгаа. Тэгвэл жагтан араас нь хэдэн сурагчд нь хүрээд ирнэ. Нөгөө халахтаа залууч нь чадвар нь хүрэх төдийд л өгдөг хүнтэй баймааргүй байна гэл. Хажууд нь нэг хүүхэлтэй ярьж байгааг харангуйтаа мань хүн гайхалж майхаал. Энэ хэдэн хүмүүс нь болохоор бүгдээрээ нэг анги. Мань хүн шалгалтай амжилттай өгөх юм бол эдгэртээ нэг анги болно гэсэн үг. Шалгалт нь болохоор сүнс гаргадаг төхөөрөмжөөс авах юм байлээ. Тэгэд мань хүн чадвараа удирдах сурахаар болж байгаа.
Мань хүн заавал тэрийг яландаа гээл. Тэгээ нөгөөд хөрөмжөөс нь бэрч шиг хоёр сүнс гаргаад ирдэг. Энэ сүнснүүд нь болохоор нэг хүчтэй биш. Бэлтгэлийн зориулалтаа болохоор жогсуултаар олгож болно. Мань хүн ганцхан цохиодл ялна гэсэн үг. Гэхдээ нөгөө ламт нь нэг зүйл анхааруулдаг нь товчхон хэлэх юм бол утасны цэнэн дуусвал чадварынх нь хугацаанд ч гэсэн дуусаад ухаан алдчихдیں۔ Гинэ. Энэ л гол шалгалт нь болж байгаа. Мань хүний чадвар нь хүчтэй ч гэсэн нэлийн энерги зарцуулдаг юм шиг байлээ. Тэгэл босоод ирэхэд нөгөөд чинь хоолч гэсэн байж дээ. Мань хүний чадвар болохоор аюултай, хөрвөл өгөх хэмжээний. Тийм болохоор сургуулийн зарим хүмүүс дургу байгаа гинэ. Чөтгөрийн дүлийг өнөг голоосоо үдсэн яддаг хэд хэдэн хүмүүс байдаг. За тэгээд дундхороож нөгөө халахтаа залуутаа чинь мань хүн нэг өрөөнд дундхоролтыг. Тэгээ сууж ахт нь мань хүн гинтхэн намайг дасгалжуулаач гэдгийг. Би өчтөө болж энэхүү академийн шалгалтанд нь тэмцмээр байна гэл. Гэтэ мань хүний хэлсэн хэлээгүй намайг дасгалжуул гэж нөгөө ламтан чинь хэлсэн гэдэг. Яг мань хүнийг цэн дуусаад ухаалтсан байхаагаар нөгөө ламтан чинь халахтаа залууд тэгж хэлсэн байл л да. За тэгээ ундагс чинь цэхрүүстэй залж унтаж чаддгүй. Би шөнийхэн хоёул дэрээр байлтгаж чааш. Дараач өдөр нь олж бэлтгэлээ хийсээр 100%-аас өчнөө зодчод жогоод цэнэн дуусны дараа ердөө 38 сүнсэл алж чадсан байдаг. Хоёр дахь өдөр нь болоход өмнөхөөсөө 7 доор 31 сүнсэл ялдаг. Дараа мань хүн кил калоритой юм иднэ гэж идж байгаа л орсон чинь 41 сүнс алдъя. 4 дахь өдөр нь 49. 5 дахь өдөр нь 38. 6 дахь өдөр нь 44. Тэгж явцаар гин шалгалт нь болох өдөр нь минь. Мань хүн дахиад ухаалтчлаа гэл. Шалгалтанд тэмцэхийн тулд тийм 100 сүнсийг ялах ёстой юм байна. Гэтэл мань хүний эвдсэн рекорд ердөө 49. Талд нь чүрээгүй гэсэн үг. Зэдгээ мэдээж маргааш шалгалтын өдөр мань хүнийг харахаар өчнөө багш болон шалгалтын авахаар хэд хэдэн багш болон захирлан нэвчгсэн байдаг. Өчнөө хүүхдүүд тойрчгсан хараал. За тэгээд шалгалтаа өгч эхлэндээ. Мань хүн анхд гаргаж исэн төлөөсөө илүү том болчихсон байдаг. Дөнгөж 26 дахь сүнс төрөө ивжиж цэнэг талтаа орчихсон. Тэгэхэд балархан гэвэж яхад нь нөгөө алхтаа залууч нь мань хүнийг бүр доошоо хийгээд муулаа дорд үзээд идэв. Чи чадахгүй штэ хурдан талд орооч гэл. Эргэн тойронд нь хүмүүс нь төвнөж гисэн дагч мань хүнийг муулсаар байдаг. Мань залуу болохоор анх хүн цодсон бичлэгээ тарахад мэдээж олон хейтерүүд буюу муулуулж тэгж үзчихсэн л болж таарж байгаа. Гэтэл мань хүний шаран гоцогоод гаргаж байсан дүл нь жижигэрчдээ цэнгээ тэгээд хямдаж чадж байгаа. Нэмэдгээд устгасаар 100 сүнсийг ялж чадж байгаа. Харин нүдэн шилтэй багш болохоор мань хүнийг зайлуулж гаад хамаг сүнсийн араараас нь гаргаал. Сүүлдээ 161 болоход нөгөөд хөрөмж нь эвдэрч өргөндөө. Тэгэд энэ сургуульд тогтоосон хамгийн дээд рекордыг мань хүн эзэмшиж байгаа. За тэгээд албан ёсоор мань хүн сургуульд явахаар болж байгаамаа. Нэг ангийн залуучууд нь болохоор энэ идэл юм байна. Мань залуу болохоор энтрийг ямар чадвартай юм бол гээл. Тэгэд эргэж хараад нөгөө алхтаа залууд ч баярлаа гэдгийг хэлэхэд өөдөөс чинь новш чинь гэвж идэм да. Харин яг үстэй хүн болохоор довтлох чадвартай хүмүүс ааш мотойдаг үний юм а гэл. Тоор яг таарсан хоёр байна гэж байгаа. Тэгэл нөгөө алхтаа залуудтай чинь хэрэлдэж байгаа. Тэгэж яг чинь нөгөө ламтанд чинь орж ирээд мань хүний анхны даалгаврыг эхэлж байгаамаа. 4-р анги эхлэхэд кино театрт болтой баахан хүмүүсийн үднээс цус гарч гисэн өгцөн хүмүүсийн хажууд байх энэ гарвал төтгөрийн дүл ашиглагч сүнсэн. Мань залуул нөгөө хоёртой нэг баг болоод электрон барааны дэлгүүртэй чөтгөрүүдийг устгах гэж байгаа. Багш нь дөрөв хувилгаад хүрээдэрсэн байна л да. Тэгсэн баахан охтууд хурж ирснээ та чи ямар царайлаг юм бэ бидэнтэй зөв хоол идэхгүй юу гээл. Тэгснээ бүр наалж бүр аваад явчдیں۔ Энэ дэлгүүрт нь болохоор нэг хүчтэй чөтгөр байхгүй гэж ирсэн гинэ. Тэгсэн нөгөө ягуустай эмэгтэй миний шүтээний лайв эхэллээ гэвэждیں۔ Газ сураад бүх чөтгөрүүдийг устгаад лайв нь үзэндээ гээл. Тэгсэн гинт нэг чөтгөр гараад ирчихнэ. Нөгөө охин ч амархан бултаал дайрчдаг. Чадварыг харахад нь жоохон гажиг юм шиг нүд мүдтэй бөх үйждэг. Энэ охины шүтээнгээд нэг оц залуу байд юм л да гитар дээр тоглодог. Тэгэд утсаа бүр амар сталк гардаж бүхий л мэдээллийг цуглуулдаг гэж байгаа. Энэ дижитал чадварууд нэг штэ. Утсаа сайн ашиглаж чаддаг бол чадвараа ч гэсэн сайн ашиглаж чаддаг гэж байгаа. Нөгөө чинь саяхан л хэрэлжсэн мөрлөө хамтарч ажиллаж байгаа бүр нэг хүн шиг бусад чөтгөрүүдийг амархан дийлчидэг. Харин ардаас нэг чөтгөр яг дайрч хат мань хүн дайрсан чинь бид хоёрын ойролцоо хамаагүй утгыг чөтгөрийн төлөө ашиглаад байл та гээл. Электрон барааны дэлгүүрт хоёр хулгайч явж байна. Яг өстөх нь болохоор шүтээнийхээ төлөө мөнгө ол шүтээндээ донь шилгээхийн тулд сүнс зайлуулагч болсон гэж байгаа. Нөгөөдөгч мөр хэрэлж явах үедээ л сүнсийн зайлуулаад харин мань хүнийг болохоор илүү үзгээд за
хөрөх төдийл өгдөг чөтгөрийн дүлтэй хүнтэй баймааргүй нэ. За тэгээ чөтгөрүүд нь дууслаа юу гэхэд арай нэг өөр төвчний чөтгөр нь үлдчихсэн байна. Нэг хүний бүр толгой молгоо юм бяцалчихсан зогсож идэв. Халахаараа цохоод дайрсан чинь тэр шархан нүдэл буцааж төлжөөл барьж авсан чадварын бүр ницаачдیں۔ Энэ болохоор дунд зэрэглэлийн сүнс нэгнээ. Мань халахтаа нөхрөө чинь цохилтны ямар ч нөлөөгүй өөрөө бүр хийстлээ цогөлчдөг. Нөгөө яг устай өхний чинь барьж авснаа бүр гар марыг хуглаад толгойг дотгошооч ихвэл гоё харагдах баахтаа маахтаа гэжсэн за. Нэг муухай царайтай гэлээгээд бүр цохоод ухаан алтуулцдаг. Тэгснээ нөгөө халахтаа чинь мань үнийг төрүүлээ зүгтдیں۔ Би яаж хийж байгаа яг устдаг аваад араас ч очноо гээл. Тэгэл дайрчсэн чинь манай хүн бамруус чөтгөрийн төлөөрөө шатааж байгаа шидчдیں۔ Тэгснээ хамтрагчд бол хамтрагчд гээл. Дараа нь дунд зэрэглэлийн чөтгөр гарч исэн гээл. Мань хийдэг болохоор ерөөсө бархаарахгүй чөтгөр гэж байгаа байхгүй юу? Харин мань үний шидсэн нөгөө чөтгөрийн дүл нь нөгөө шархыг ерөөсөө нөхөн төлжүүлээгүй байдаг. Тэгсэн нөгөө халахтаа залууч нь өөрлөм чөтгөрийн төлөө хөрөхөд ерөөсөө өгдөггүй. Нэг онолд хүрдэг нь манай хүний чөтгөрийн дүл нь болохоор энгийн хүмүүст ямар ч нөлөө байхгүй. Харин ганцхан чөтгөрүүдэд л нөлөө өгдөг гэж байгаа. Тэгээ мань үн чинь чөтгөрийн нулимс сасгаруулагч гэж нэрлэж байгаа нь тэр. Тэгээ мань хүний чадвар нь үйлчж байгаа мэдж байгаа болохоор тулдгаар болдог. Нөгөө чөтгөр чинь та хаа байна гайл орилсон чинь артаас нь энд вэ новшмэн гээл. Дараа нь шатаас хэсэг дээр нөгөө халахтаа залууч нь балбаж гарна. Нөгөөд ч өвдөж байна гээл буцаага зөсч мань хүн цогтоол. Анх мань хүн хүмүүсийг зодоо тэргээ бичлэг болгож байсан штэ. Тэрнээсээ мань хүн таашаал авдаг байсан мэлээ. Энэ зодооч тэр хөгжилтэй болгож ийн гээл. Нэг хөл алдаа яг алуулагчид чинь нэг богтой охин чинь босч ирээд наадхан болгоод өг гээл бариад авчдаг. Тэгэл нөгөө чинь нүүр нүдхүү балбаж өгнө шүү дээ. Тэгсэн нөгөө чөтгөр чинь яг хүчийн суллагч байна. Тэгсэн нөгөө шүтэнийх нь лайв нэхэлчихсэн. Нөгөө охин өөрлөнд онь шийгээд алцсан жахт нь химний шүтэнтэй алцнаадаа нэг амар бариад авчдیں۔ Тэгэл гуруулаа довтолж идэг. Харин нөгөөд нүдийн шилтэй багш чинь мань хэдтэй дунд зэрэглэлийн сүнс гарч ирсэн гэдгийг сонсготой баярлж идэр. Сүүл рүүгээ нөгөө сүнс чинь ам өршөөгөө чигээ бэждیں۔ Нөгөөд чинь хам хүчээрээ дайрж байгаа л устгаа аяна. Мань залууч мөр инээсээ өөр таашаал авчихсан ингээл болоо юугээ баярлж идэг. Дүгнэхээ төлөө тэгж зодоо иж бичлэг хийжсэн гэж бодсон ч яг үндэ өөрөө 6 цэнгэлийн төлөөл тэгж хийжсэн гэдгийг ухаарч байгаа хгүй юу? Адхийн ном шимдаа гэхэд адхийн номш байх тусмаа сүнс зайлуулахад тохирно л гэж ярьж байгаа. Тэгээ мань хүн гинт аягээд харсан чинь нөгөө хоёрын чинь нүднээс цус гарч ирсэн байж дээ. Тэгсэн компьютерийн дэлгэцнээс нөгөө нэг чөтгөрийн дүл ашиглагч нь гараад ирдэг. За энэ хүн надад мэдлэг маань дуусж байна. Дараагийнхаа бичлэгүүдийг илүү урдан үзэхөөсвөл лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.